1990-ад онд Японы гэмт хэргийн ертөнцид Кимура ах トゥ хоёрыг мэддгүй хүн гэж байхгүй байсан. Хоёулахнаа Канто Ренго буюу Якузагийн бүлгийн эсрэг тулалдаж Якузагийн бүлгийг устж үгүй болтол нь эцээ хүртэл үдсэн хоёр хулиган ах トゥ хоёр. Ах нь буюу Кимура Тайжиро 1979 онд төрсөн. Зодоондоо маш сайн. Өөрөөсөө муу хүмүүсийг бол ерөнхийдөө дээрлэхдэггүй. Өөртөө маргалдах гэж ирсэн, өөртөө зодтолдох гэж ирсэн хүмүүстэй бол эцээ хүртэл үздэг нэг өвчтэй нэгэн байсан байна. Ах нь зодоондоо маш сайн болохоор түүнийг тойрон хүрээлэгчид зөндөө их байсан. Дүү буюу Кимура Кёжиро 1980 онд төрсөн. Ахаасаа 1 насаар дүү. Дүү нь бол ахаасаа арай өөр зантай. Тийм зодоо модонд сайн биш ч гэсэн маш тийм сэргэлэн нэгэн байсан байна. 1990-ад онд ах トゥ хоёр Shinjuku Jax буюу тухайн үеийн гэмт хэргийн бүлэгт гишүүнээр борж орсон. Тухайн үед Канемура хэмээх залуу Shinjuku Jax гэмт хэргийн бүлгийн толгойлогч байсан байна. Харин хэсэг хугацаа өнгөрч ах トゥ хоёр өөрсдийнхөө хүч чадал оюун ухаанаараа илүү гарч Shinjuku Jax-ийг бүлгийг удирдах болсон байна. Тухайн үед Канто Ренкокай Якузагийн бүлгийн толгойлогч Митата Шиничийн ах トゥ хоёрыг нэлээд удаан ажигласны эцэст өөрийнхөө Якузагийн бүлэгт элсхийг хүсэн санал тавьсан. Гэвч ах トゥ хоёр саналыг эсэргүүцсэн байна. Үүнээс болж Якузагийн бүлгийн толгойлогч Митата Шиничийн ах トゥ хоёрт үс санам хоёрыг хизээч зүгээр орхихгүй гэдгээ ах トゥ хоёрт хэлсэн байна. Хэдий Якузагийн бүлэгт тэр хоёр гишүүнээр болж ороогүй ч гэсэн өмнөх байсан гэмт хэргийн бүлэг болох Shinjuku Jax бүлэгтэйгээ хамт маш их хэмжээний орлого олж исэн байна. Кимура Кёжиро буюу дүүгийнх нь санал санаачлагаар Токиод зохион байгуулагдж байгаа ивентүүдийг бүгдийг баддаг байсан байна. Дээрээс нь маш хэмжээний тийм ловер хийдэг байсан байна. Энгийн иргэдийн дансны мэдээлэл, энгийн иргэдийн бүх мэдээллийг цуглуулж үнэлүү ямар нэгэн хуурж бичиг баримт өгүүлдэж ловер хийж маш их хэмжээний мөнгө олдог байсан байна. Харин эсрэг талд нь Канто Ренкокай Якузагийн бүлэгч гэсэн бас яг адилхан төрлийн ловерийн ажил хийдэг байсан байна. Энэ хоёрын ловердох гэж байгаа хүмүүс нь авахцаж маш их асуудал үүсдэг байсан байна. 2003 онд Кимура Кёжиро руу хутгатай хүн дайрсан бөгөөд Кимура Кёжиро нь өөрөө ямар ч гэмтэл аваагүй байна. Харин түүнтэй хамт явж байсан гэмт хэргийн бүлгийн гишүүн нь гараа завчулсан байна. Үүнийг Канто Ренкокай Якузагийн бүлгийн толгойлогч Митата Шиничигийн явуулсан хүн гэж ярьдаг юм байна. Үүний дараа 2005 онд бас дахиад түүн рүү хутгатай хүн дайрсан бөгөөд энэ удаа ч гэсэн Кимура Кёжиро эсэн мэд гарсан байна. Ах トゥ хоёр үүнийг хараад зүгээр суугаагүй бөгөөд Канто Ренкокай Якузагийн бүлгийн гишүүн болох Ишимотог хэвтэд ортол нүдэд явуулсан байна. Үүний дараа 2008 онд Shinjuku Jiken буюу хүн амны хэрэг гарсан. Өмнө Shinjuku Jax бүлгийн толгойлогч байсан Канемура нь Канто Ренкокай Якузагийн бүлгийн толгойлогч Митата Шиничигийн төрсөн өдрийн партид нь очоод маргааш нь өөд болсон байна. Канемура нь өмнө нь Shinjuku Jax-ийн гишүүн байсан бөгөөд тэр тухайн үедээ ч гэсэн Shinjuku Jax бүлэгтэйгээ холбоотой байсан. Гэвч ах トゥ хоёр болон Канто Ренкокай Якузагийн бүлэг хоорондоо дайнтай байгаа энэ үед Канемура Канто Ренкокай Якузагийн бүлгийн толгойлогчийн төрсөн өдөрт очсноор ах トゥ хоёрыг уурыг маш их өргөсөн. Төрсөн өдрийг дуусаад гэртээ харж явах замд нь Канемураг 10 хэдэн залуучууд бүрхэж аваад бейсболын цөхөөрөөр нүдэж амийг хороосон байна. Гэвч энэ гэмт хэргийн эзнийг одоо ч хүртэл олоогүй, ерөөсөө шийдэгдээгүй хэрэг хിവэрэ үлдсэн байна. Энэ хэргийн дараа Якузагийн бүлгийн толгойлогч Митата Шиничийн ах トゥ хоёрыг хизээч өршөөхгүй
тэр хоёроос өршөөгөө заавал аавна гэдгийг амлаж байсан байна. Үүнээс хойш ах トゥ хоёр болон Якузагийн бүлгийн хооронд маш их одон зохион, маш их гэмт үйлдэлүүд гарсаар байсан. 2012 онд ах トゥ хоёр болон Якузагийн бүлгийн хоорондох тэмцэл дууссан. Бүх зүйл Кимура Кёжиро буюу ах トゥ хоёрын дүүгийн төлөвснөр болсон. 2012 онд Кимура Кёжиро өөрийн нэг танилыг өөртөөгөө яг адилхан өсний засалтай болгоод өөртөөгөө яг адилхан харагддаг болгоод Night Club руу явуулсан байна. Энэ мэдээлэлээ тэр Якузагийн бүлэг рүү энэ мэдээлэлээ хүртэл мэддэхгүйгээр явуулсан. Үүнийг мэдсэн Якузагийн бүлгийн толгойлогч Митата Шиничийн бүх залуусаа аваад тухайн Night Club руу бүгдээрээ явсан. Клубт очоод 200 гаруй хүний өмнө тэр энгийн иргэнийг Кимура Кёжиро гэж бодоод хороосон байна. Гэвч тэр Кимура Кёжиро биш байсан. Кимура Кёжиро нь энэ мэдээллийг бүгдийг баримтжуулаад цагдаагийн газарт хүртэл мэдээллийг хүргэсэн байна. Якузагийн бүлгийнхэн энэ энгийн иргэдийг хөнөөсөн гэдгийг баталгаажуулан мэдээллийг бүгдийг цагдаагийн газарт хүргэсэн. Цагдаагийн газрынхан Канто Ренгокай Якузагийн бүлгийнхнийг бүгдийг баривчилж эхэлсэн. Зүгтах нэг нь зүгтаад баригдах нэг нь бүгдээрээ баригдсан. Харин Якузагийн бүлгийн толгойлогч Митата Шиничийн тухайн үед шууд Филиппин руу зүгтсэн бөгөөд одоо ч гэсэн баригдаагүй хിവэрэ байгаа юм. Ингэж ах トゥ хоёр Якузагийн бүлгийг тэр чигтэн үгүй хийсэн байна. Харин Якузагийн бүлгийн толгойлогч байсан Митата Шиничийн одоо ч гэсэн эрен сурвалжилж байгаа бөгөөд түүнийг олох мэдээллийг өгсөн хүнд 6 сая йен өгнө гэсэн амлалт хүртэл байт юм байна. Түүний тухай янз янзын мэдээлэл байдаг бөгөөд одоо ч гэсэн Филиппинд дойрын ажил хийгээд Филиппинд Якузагийн тийм толгойлогч хийж байгаа гэсэн мэдээлэл одоо ч гэсэн байдаг. Харин Кимурагийн ах トゥ хоёр сайн яваагүй бөгөөд хоёулаа сүүлд нь баривчлагдаад дууссан. Улгаан хэрэг хүн дарамтлсан хэрэгээр шоронд орсон байна. Гэвч тэр хоёр сансандаа хүрсэн бөгөөд Якузагийн бүлгийг устгаж авсан. Ийм болохоор тэр хоёрын нэр Японы гэмтэргийн ертөнцид тодорхойлолт үлдсэн байна.